9-р тест 30 дугаар бодлого. За 2 бригад 12 хоногийн дотор ургац сураах ёстой байваа. Эхний 8 хоногт бол хамтран ажиллаж байснаа 1-р бригад өөр ажил руу шилжиж одоо үлдсэн ажлыг бол 2-р бригад 7 хоногийн дотор бол хийж дуусгах ба гэж. За тэгвэл 1 ба 2-р бригад тус бүр дангаар ажилласан бол одоо хичнээн өдрийн дараа хадламжгүй хадад дуусах байсан бэ гэдэг юм зүйлийг бол олох юм байна. За тэгэхээр ийм бодлогыг бодохдоо бол яг үгээр ингэчээ 2 бригад за хамтдаа нэг өдөрт буюу 1 хоногт X хэмжээний одоо өвс хаддаг үзчихье тий. X хэмжээний өвс ургац сураадаг тий. За ийм хэмжээний ажил хийдэг. За тэгвэл нийт ажил бол яг үгээр 12 хоногийн дараа дуусах ёстой гэсэн учраас 12-ыг үржих нь X буюу ийм хэмжээний одоо ажил байсан гэсэн үг. 12X хэмжээний ажил байгаа. Нийт бол ийм ажил байсан. За тэгвэл эхний 8 хоногт бол хамтраад ажилласан гэхээр чинь цаана нь бол яг үгээр 12X-ээс 1 хоногт X гэхээр 8 хоног ажилласан гэхээр 8-ыг бол хасчихна. За тэгэхээр 4X ажил бол яг үгээр үлдсэн гэсэн үг. За тэгээд энэ ажлыг болохоор 2-р бригад дангаараа бол 7 хоногт бол хийж дуусгасан гэсэн. За тэгэхээр 2-р бригадын 1 хоногт хийх ажил бол 4X-ийг хуваах нь 7 болно гэсэн. За тэгвэл эндээс бол 1-р бригадыг олчиж болно. 1-р бригад бол яг үгээр 1 хоногт хийх ажил бол хамтраад бол 1 өдөрт X гэсэн юм чинь X-ээсээ 7-ны 4-ийг хасчихна гэсэн үг. За тэгэхээр 7-ны 3X ажлыг бол хийнэ гэсэн үг. За тэгэхээр энэ бол 1 өдөр хийх ажлын нормууд бол болчихж байгаа. За тэгвэл нийт ажлыг хэдэн хоногт хийх вэ гэдгийг олохын тулд 12-ыг за энэ 7-ны 4-т хуваана гэсэн үг. За 7-ны 4-т хуваана гэдэг чинь 4-т хуваагаад 7-оор үржүүлнэ гэсэн үг. За эндээс 21 хоног 2-р бригад бол уг ажлыг бол 21 хоногт хийнэ гэсэн үг. За 1-р бригад нийт бол 12 хэсэг байгаа. За түүний 7-ны 3-ыг бол 1 өдөрт хийдэг гэсэн учраас 3-т хуваагаад 7-оор үржүүлчихнэ. Тэгэхээр 28 хоногт бол уг ажлыг бол хийж дуусгана гэсэн үг. За тэгэхээр эндээс бол зөв хариу бол за энэ 2 хариу байна. Гэхдээ эндээс бол эренбитэй байгаа. 1 ба 2 гэсэн учраас нэг нь бол бид нар харуул 28 гэж гарсан. Тэгэхээр D хариулт бол зөв хариулт болж таарах нэ.